Партныгийн өндөг явдал. Андаа чи сургуулийн сүнсийг санаж байна уу? 3 давхрын зургийн өрөөнд хүүг шатсан өрөө. Ястай амар байсан шүү. Үнэхээр амар. Тоолж хөцрээд амар юм бэ. Би надад тийм яриад л да. Би сонсохоос айгаад байна штэ. Аяа талхаа зургийн өрөөнд сүнсийг би айгаад наа. Энэ бол сүнсний history. Юунаас айгаад байгаа юм бэ? Айх юм байхгүй штэ. Яа болох эсвэл бид хоёр ороод яж бол чизээч. Юу яриад байгаа та тэгвэл өөрөө ороод үзэхгүй юу? Тэг гуруулаа одоо явцгаая. Байхгүй штэ, байхгүй. За тэгвэл галзцгаая. Ерөөсөө байхгүй гэдэг би та нарт бадалж харуулцгаая. Ой, сүү явцгаая. За, яах. Энд болж байгаа явдал партныгийн өмнөх явдал шүү. За ингээд сургууль дээр одоо унсах болж бүх юм өгдөж гэлнэ. Би хамтрахгүй ажиллах уу? Үнээр амар гүжтэй. Чисэж. Хоёулаар идээс үгүй би яагаад үстэй. Наа чи нэр үнээр сүнстэй. Үгүй. Зүгээр үү за. Тэгвэл бид хоёр орчод ирээ. Тэгвэл бид хоёр л залгая. Окей, явцгаая сүү. Надад зургийн өрөө явах гэж байна. За, сургуулийн хаалгаар оров. Тук. Норхот л жихүүд зэрэг сууж хөцрөм тийм мэдрээ. Үнэхээр амар байлаа. Сүү дадлах чи өмнөх түүх нэртэй. Нүднээс лазер гаргадаг Эйнштейн завсан болдог хөөхөд ийм байдал байсан штэ. Манай үед иймэрхүү түүхүүд байсан штэ. Одоо таны хал өөрчлөсөн л гоос ихээр худлаа гэсэн үг. Али би чист таал залгаж хэлээд сүнс чи харагдахгүй байхгүй хэдий. Тэр өрөөнд шатаж өгсөн хөөхтүүдийн сүнс нар байх. 3 давхрын зургийн өрөө 2 дугаар тоод. Зургийн өрөө. Зургийн өрөө одоо орцгоё. Хаалгаа онголгоо зургийн өрөө болоо. Тук. Энд хүүхдүүд байна штэ. Маш олон хүүхдүүд байна. Эдгээр чи нөгөө би хүүхдүүд бие-биенийгээ зурдаг л штэ. Үнэхээр сайн зурсан байх шүү. Үгүй чи шатаж өгсөн хүүхдүүд. Ёо. Хойлглаа штэ үгүй минь. Гү хэлж яах гээд байгаа юм бэ? Ёо, яг дүрхээр явуулах штэ. Та нар хаана хог гинэ? Зургийн өрөөнд нэг хүүхэд байна те. Яасан энэ өрөө чинь. Хаалттай шатсан. Тэр өдөр шатсан зүйл хаалттай байсан. Чи юу яриад байна? Тийм байх учиргүй. Энэ этнос хүн хоостон өөрийнхөө иршилд оруулдаг. Сөөг өөрийнхөө иршилд оруулснаар энэ явдал болсон. Өдөр нь оюун далах байруудыг иргэшээлт норн сүүнүүдийг ангуучлах болсон. Үүнийг ангуучилж сүү гэж хүмүүст өгсөөр энэ түүх